Дайны эсрэг Орос бол хорон муу. Гэх дэлхийн улс орнууд дэлхийн хаа нэгтээ далд дайны бизнес хийж байвал яах вэ? Энэ бол Украины танд амир хүрсэн цэргийн тоо. Түүнээс 30 дахин их хохирол учруулсан хэрнээ огт анхаарал хандуулаагүй дайн бол Йемений иргэний дайн. Төдийлөн сайн мэдээлэлгүй учир нь Америкийн нэгдсэн улсын хуучин холбоотон Сауди Араби нь нэг талыг дэмжихийн тулд олон 10,000 энгийн номхон иргэдийг хөнөөжээ. Түүнчлэн Америкийн нэгдсэн улс Сауди Арабид олон их $80 зэвсэг нийлүүлж олон тооны энгийн иргэдийн амийг хөнөөж байгааг мэдсээр байж хэдэн тэрлион доллараар хэмжигдэх их зэвсгийг зарж их хэмжээний мөнгө хийсэн байна. Энэ бол дайны бизнес. Харамсалтай нь үүнийг зөвхөн Америк биш, Герман, Франц, Испани гэх мэт улсууд ч мөн адил хийдэг. Японд суугаа Америкийн нэгдсэн улсын элцэн сайд алсны алдарт хэлсэн үг санаанд орж байна. Би дайн гэх боломжийг дэмий үрмээргүй байна. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш хамгийн их зэвсэг худалдсан ерөнхийлөгч Обама Нобелийн шагналд хүртсэн хамгийн гайхалтай инээд байв. Үүний талаар санал бодлоо комент хэсэгт үлдээгээрэй.